Монголчуудын эрчим хүчний хэрэглээ жил бүрөө 8-аас 9% өсдөг. Энэ тооцоололоор эх өвд эрчим хүчний хэрэглээ 150 мегаваттаар дутаж өнгөрсөн өвдлөөс ч олон удаа цахилгаан хязгаарлаж хүнд нөхцөл үүсэх эрсдэлтэй байна. Бодиттой үннийг нь эртхэн хэлэх хэрэгтэй байна. Монгол улсын хувьд хамгийн хэцүү гэж болохоор үйл болно гэж бодож байгаа эрчим хүчний салбарын хувьд. Яагаад гэвэл хэрэглээ автоматар 7-8% ч юм өсдөг. Бидний нэмж шинээр ашиглалтанд орж байгаа их үүсвэр нь бага юм байна. Энэ жил бол Сэлэнгийн 70 мегаваттын цахилгаан стандарт ашиглалтанд орохоор ажиллаж байгаа. Дээр нь бүгдийн хятад ард улсаас 80 мегаватт хүртэлх цахилгааныг импортлох, авч хэрэглэх юм дэд эцсийн хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа. Тэгээ энэ хоёрын цаана бол шинээр их үүсвэр байхгүй байгаа. Тэгэхээр яхахгүй энэ жил бол эрчим хүчний чадлын дутагдал гарах магадлалтай. Эрчим хүчний салбар өртгөө нөхөхгүй олон жил явж ирсэн. Зүүрлвэл талах үйлдвэрлэгч гурилын үнэч нөхөж чадахгүй байна гэсэн үг. 2024 онд цахилгааны үнийг 30% нэмсэн. Дараа жилээс нь дулааны үнийг нэмэхээр болсон ч нэмж чадаагүй. Үүний гарыг одоо хэр амссаар эрчим хүчний салбарын өр 729 тэрбумд хүрээд байна. Дулааны үн өртөгтэй хүрэхгүй байгаа. Одоо энэ шалтгаанаас болоод бидний энэ салбар, манай салбар ер нь бол нэлээд хүнд байдал болчихлоо гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ салбарт ажиллах одоо хүний нөөц маш хомсуулж байна. Цалин одоо хангамж муу учраас одоо манай салбараас дайжж байна гэдэг юм уу тийм. Тэгэхээр бид нэр одоо хүний нөөцгүй ажиллах хүчгүй болох юм бол одоо энэ эрчим хүчний салбар яах вүлээ? Хэн биднэрт ус дулаан нэг түгээж цахилгааныг түгээж засвар үйлчилгээ хийх вүлээ? Тэгэхээр энэ аюул том асуудал байна. Тэгэхээр бидний тухайд одоо энэ төр засаг маань энэ үн тарифыг эргэж хараач. Мөн эрчим хүчний үнийг нэмэх үү гэдэг байнгын асуултанд салбарын сайд иргэдэд аж ахуйн нэгжид дарамтгүйгээр үн тарифыг зохистой түвшинд хүргэн шууд үн нэмнэ гэж гуйлж болохгүй. Мөн эрчим хүчний хэрэглэгчдэд хүрэх өртгийг бууруулахад анхаарна гэлээ. Цаашлаад оргил ачаал, улирал, бүс нутгаас хамаарсан уян хатан үнийн зохицуулт шаардлагатай байгааг ч онцлсон. Мөн энэ салбарт 17700 гаруй хүн ажиллаж дундаж цалин 3.5 сая байгаа юм. Тэгвэл салбарын сайд ажилтнуудын цалинг хавтгааруулан нэмэхгүй гэж мэдэгдлээ. Мөн 5 аймагт нарны цахилгаан станцыг хувийн хөвшлийн хөрөнгө оруулалтаар эрх өвлөөс өмнө ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.